Энэ ертөнцийн зүй тогтолыг оюун түмэн бэлэг ухаанаараа ойлгон таних боломжтойг зарлан тунхаглаж хүн төрлөختнийг сансар окторгойд хөтөлсөн Иоганн Кеплер гэж хэн бэ? Кеплерийн нээсэн сансрын 3 хууль гэж юу вэ? Өнөөдөр та бүхэндээ шинжлэх ухааны хувьсгалын томоохон төлөөлөгч Иоганн Кеплерийн тухай өгүүлье. Мэрэгч ээжтэй хараамуутайж гэрлийн хугарлыг нээж оптикийн салбарыг үндэслэн дуран байг хөгжүүлж харах үнцгийг нь хавьгүй тэлж хүчин чадлыг нь нэмснээр гараг эрхсийн 3 хуулийг нээсэн Кеплер шашин шинжлэх ухаан хоёр эсрэгцэн тэмцэж байсан тэртех үймент цагийн үр болон төржээ. Сансрын хуулийг нээх хувьтай Иоганн хүү 1571 оны 12 сарын 21-нд Германы урд нутгийн Вюртемберг гүнлэгийн Вайлдерштадт хэмээх жижигхэн хотод төржээ. Цагтаа мандаж явсан Кеплерийнхэн тэр үед дорд орж энэ тентхийн хөлсний цэрэгт алба хашиж байсан аав нь хүүгээ 18 настай байхад ээлжид аяндаа мордоод эргэж ирсэнгүй. Ээж Катарина Кеплер нь жижигхэн уушин газартай ихээ аж ахуйч эмэгтэй байснаас гадна өв сургамал хандлан хүн эмчилж бас мэргэлдэг байжээ. Иоганн хүү дутуу төрсөн болохоор бие муутай, багада улаан бурхан тус жидгэрсэн ч хараа муутай болжээ. Хараа муутай ийм залуу шөнийн тэнгэрт од мичтийг удтал ажиглах үндсэн ажилтай од зүйч болох ямар ч боломжгүй мэт санагдаж болох ч бурхан миний тавилан ингэж зурсан гэж ярих дуртай байсан энэ хүн ээжийнхээ ачаар аль багаасаа одод тэнгэрийг шохорхон ажиглаж эхэлжээ. Шин содон бүхнийг сонирхон судлах дуртай ээж нь 1577 оны нэгэн шөнө 6 настай хүүдээ сүүлд од харваж байгааг харуулснаар хувь тавиланг нь чиглүүлжээ. 3 жилийн дараа 1581 онд Иоганн хүү ээжтэйгээ хамт сар хэртгийг ажигласнаар одод тэнгэрт сэтгэлээ өгсөн түүхтэй. Он жил урсан өнгөрсөөр Иоганн хүү хотынхоо сургуульд сурч төгсөөд Маульбруны сүмийн сургуульд шилжин суралцав. Авиаслаг хичээнгүй залууд хотын удирдлагаас тэтгэмж тогтоосноор Иоганн протестант шашин шинжлэх ухааны салбарт тухайн цагтаа тэргүүлж байсан Тюбингенгийн их сургуульд элсэн сурчээ. 18 настайдаа анх их сургуулийн урлагийн тэнхимд элсэж тооны ухаан одон орныг судалсан ч протестант хувраг болохоор тун удалгүй теологийн тэнхимд шилжин оржээ. Сүсэг бишрэлтэй Кеплерийн хувьд шашин шинжлэх ухаан хоёр салшгүй холбоотой. Бурхныг шинжлэх ухаанаар таних боломжтой гэж үзэж байлаа. Дэмдэж байгаль хэмээх энэ судрыг уншсанаар чин сүжигтэй од зүйч бид Бурхныг магтандуулах учиртай гэж бичжээ. Тюбингенд байхдаа Кеплер тэр үеийн тэргүүний эрдэмтэн Михаэль Мёстлинд шавлав. Мёстлин албан ёсоор бол 1500 гаруй жил ноёлсон Птолемейн дэлхий төв донлыг зааж байсан ч шилдэг оюутнуудаа Польшийн од зүйч Николай Коперникийн нар төвд үзлийг аминчлан хуваалцаж байсныг Кеплерч даруй шингээж авлаа. Ийхүү илч гэрлийн их ундраг болсон нар Кеплерийн бурханлаг үзэлд бүхний төв болон төсөөлөгдөж манай баатар Коперникийн үзлийн батад агч болон хувирчээ. Ингээд 1593 онд их сургуулийн магистрийн зэрэгтэй төгссөн залуу Кеплер Анаал буруу номд тооцогдож байсан нар төвд үзлийг дэмжиж байсан учраас хувраг болсонгүй. Эсрэгэн жил нь Австрийн Грац хотын протестант сургуульд тоо одон орны багшаар урагдж зав чөлөөгөөрөө судалгаа хийхийн тулд тийш шилжин очлоо. Тооны нарийн тооцоо Платоны үзэл санаа нэвт шингэсэн анхны нээлттэй Кеплер чухамдаа Грацад хийж 1595 оны зурхай тухайнлыг бүтээхдээ айхтар хүйтэн өвөл болохын зэрэгцээ туркууд халдан довтлно гэж зөвгөнсөн нь биелснээр энэ салбарт тодорхой хэмжээнд танигджээ. Хожимо Кеплер амьдралын эрхэнд хэдий сонирхолгүйч ноёд түшимдэд үе үе зурхай зурж байлаа. Өөрөө бол зурхайн ухааныг одоо орны тэнэгхэн охин гэд төдийлөн тоодоггүй байсан ч од мичтийн байрлал, дэлхийн цагуур, хүний амьдрал тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг хүлээн зөвшөөрч байв. Грацад байхдаа Кеплер Mysterium Cosmographicum буюу ертөнцийн үүслийн нууц нэртэй анхны бүтээлээ туурвиж 1596 онд хэвлүүлжээ. Энэ номдоо залуу судлаач тухайн үед нээсэн 6 гаригийн тухай, энэ гаригууд яагаад нарыг тодорхой хэмжээний зайтай тойрог замаар тойрон эргэж байна вэ хэмээх асуултад геометрийн ухаан бурханлаг ая зохирлын үүднээс хариулах гэж хичээжээ. Кеплер бурхныг геометрийн төгс мэдлэгтэй ертөнцийг тооны ухаанаар бүтээсэн гэдэгт бат итгэхдээ Платоны анх дүрсэлсэн зөв 5 дүрс буюу адилхан өнцгтэй 4 талт дөрвөлжин суурьтай цац
8, 12, 20 талдын тухай өгүүлээд 6 гаригийн тойрог зам чухамдаа нэг нэгэндээ багтсан энэ 5 дүрсэнд багтаж байна гэсэн онол дэвшүүлв. Ингэж тооцоолсон гариг эрхсийн тойрог замаас наранд хүрэх цай Коперникийн тооцоог бодвол харьцангуй оновчтой байсныг энд бас дурдалтай. Энэ үзлийг хожимо шинжлэх ухаан няцаасан ч Кеплерийн энэ бүтээл нарны системийг тооны ухаанаар тайлбарлах гэсэн анхны оролдлого Коперникийн үзлийг ил тод дэмжсэн анхны бүтээл болжээ. Тэр үед Кеплерийн үзлийг Италийн одон оронч Галилео Галилей дэмжиж хоёул захидлаар харилцаж эхэлснээс гадна Данийн одон оронч Тихо Брагетэй танилцав. Дуранбай үүсгээс өмнөх үеийн Алдарт одон оронч Браге залуу судлаачийг ариун Ромын эзэнт гүрний хаан 2 дугаар Рудольфийн ордонд буюу Прагт ажиллахыг урьжээ. Католик шашинтай Грацад буруу номтон гэгдэж эхэлсэн Кеплерч энэ боломжийг шүүрэн авч 1600 онд амжилт бүтээл хүндрэл бэрхшээлээр дүүрэн шинэ амьдралдаа хөл тавилаа. Европын шинжлэх ухаан соёлын томоохон төв болсон Праг хотод зураач, алхимч, эрдэмтэн судлаачид эрх чөлөөтэй туйрвиж тэр бүгдийг Вен арлын станцта 10 жилийн турш ажиглалт хэмжилт хийсэн Данийн одон оронч Тихо Браге нэг ёсондоо тэргүүлж байлаа. Браге Птолемейн үзлийг эсэргүүцэж байсан ч нар төвт үзлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Гараг эрхэс нарыг тойрон эргэж байгаа ч нар хөдөлгөөнгүй орших дэлхийг тойрон эргэнэ гэж үзжээ. Харамутай Кеплерт харин Брагегийн шиг нарийн ажиглалт хэмжилт зайлшгүй шаардлагатай байлаа. Гэхдээ уламжлалт арга барилтай Браге нандин мэдээллээ Кеплерт өгсөнгүй. Харин ангараг гаригийн тойрог замыг тооцоолох даалгавар өгчээ. Тэгэхэд зөвхөн ангаргийн тойрог зам Птолемей, Коперник мөн Брагегийн онолтой ёор нийцэхгүй толгой эргүүлж байлаа. Анхандаа Кеплер энэ хөнхөн даалгаврыг хэдхэн 7 хоногт хийчихнэ гэж бодсон ч үнэндээ бүхэл бүтэн 8 жил ажиллажээ. Ингээд анхны сод нээлтээ хийснээр альва гариг эллипс буюу зөөвөн тойрог замаар зорчдог гэх анхны хуулиа нээж эртний грекээс улбаатай ерөөсөө бүх гариг дув дугуй тойрог замтай гэж үзэж байсан ягшмал онолыг няцаан ертөнц даяарыг тоон ухаанаар ойлгуулж тайлбарлах шинэ нэрнийг эхлүүлжээ. Үүнээс өмнөхөн 1601 оны 10 сард Тихо Браге зуурдаар өөд болохдоо бүх тэмдэглэлээ Кеплерт үлдээж амьсгал хураахаасаа өмнө энэ амьдралыг минь утга учиртай болгоорой гэж хідэнтэй загсан гэдэг. Брагегийн дараа хааны од зүйчээр томилогдсон Кеплерийг анхны хуулиа нээсэн тэр үед Италид Галилео Галилей сарны гадаргууг дурангаар толдон харснаар мөн л эртний грек аль Аристотелоос улбаатай од эрхэс өөгүй гүлгэргэх тогтсон номлолыг няцаахан тэрэ. Түүнээс гадна Кеплер гариг эрхэс наран дойрдохдоо хурдаа нэмж нарнаас холдохдоо удааширч байгааг ажиглан математикийн нүр их тооцоо хийснээр альва гариг нар хоёрыг шулуун шугамар холбоход тухайн гариг хэдийгээр зөөвөн тойрог замаар зорчиж байгаа ч ижилхэн хугацаанд яг ижилхэн зай талбайгаар явж туулдаг буюу гариг эрхсийн сектор хурд тогтмол гэх 2 дахь хуулиа нээлээ. Ингээд энэ бүхнээ 1609 онд хэвлэгдсэн Astronomia Nova буюу шинэ одон орон номдоо өгүүлжээ. Коперникийн гариг эрхсийн тойрог замын хөдөлгөөн, Кеплерийн шинэ одон орон хэмээх энэ хоёр бүтээл орчин үеийн одон орны ухааны тулгын 3 чулууны нэг болжээ. ертөнцийн зүй тогтолыг оюунт хүн бэлэг ухаанаараа ойлгон таних боломжтойг зарлан тунхагласан энэ бүтээл хүн төрлөختнийг сансрагтургүйд хөтөлсөн юм. 1609 оны тэр жил Кеплер Голланд урлаачид дуран хэмээх шидтэй төхөөрөмж бүтээснийг олж мэдсэн бөгөөд эсрэгэн жил нь оддын мэдээг их жижигхэн ном олныг гайхшрууллаа. Италийн Падуя хотын профессор Галилео Галилей мөнөөх Дуранбайг сайжруулан одод тэнгэрийг ажигласнаар сар дэлхийтэй адилхан овгор тавгартай, тэнгэрийн заатал нь мананцар биш харин үе олон оддын бөөгнөрөл болохыг олж харснаас гадна Бархасвит гаригийг жижигхэн дөрвөн од тойрон эргэлдэж байгааг илрүүлэн Кеплерээс дутуугүй том нээлт хийж Птолемейн дэлхий төвт онолыг илэрхий няцаажээ. Кеплерч түүнийг маш их дэмжиж байлаа. Тэр үед Галилег эсэргүүцсэн зарим нь дурангаар харахаас дургуйлхиж гэрлийн хуурмаг үзэгдэл бий болгодог ийм чөтгөрийн багж огт хэрэггүй гисгэж байлаа. Харин Кеплер Галилег уухайлан дэмжиж бэлгэнд авсан Дуранбайгаараа
одод тэнгэрийг өөрийн нүдээр ширтэн Галилийн нээлтийг баталгаажуулаад зогсохгүй дурангийн томгор хоёр шил хоорондын зайг холдуулж ойртуулан шилийг нь томсгож багасган туршсаар харуулцыг нь тэлж улам боловсронгуй болгоод хүний нүдний тогтолцоог задлан шинжилсэн диоптрика бүтээлээ 1611 онд хэвлүүлв. Ингэхдээ нүдний болор альвааг уруу байдалтайгаар хүлээж авдгийг анх тайлбарлаад гэрлийг хурааж дүрсийг уруугаар харуулахдаа харах үнцгийг ихээхэн тэлэх шин дуранбай зохион бүтээжээ. Орчин үеийн рефрактор дуранбайнуудыг энэ зарчмаар хийж байна. Гэтэл тэр үед ариун Ромын эзэнт гүрэнд улс төрийн байдал хорцдож, протестантууд, католикууд улам зөрчилдөн нэмээд Прагт хар тахал дэгдвэ. Кеплер 6 настай хүү 14 жил ханилсан эхнэр Барбарагаа алдаж 2 хүүхэдтэйгээ үлдэв. Рудольф хаан таалал төгссөнд Кеплерийг дэмжих хүнгүй, тэгээд бас албан тушаалгүй боллоо. Тэгснэр 1612 оны намар Австрийн Линц хотод тойргийн математикч багшаар ажиллаж эхлэв. Сар жил алгуурхан урссаар 2 жилийн дараа Кеплер 24 настай Сюзанна Ройцингер хэмээх даруухан бүсгүйтэй гэрэлжээ. Сюзанна түүний 6 хүүхдийг төрүүлсэн байна. Өдөр хоног өнгөрсөөр амьдрал тогтвоо гэтэл 1616 онд мэрэгч ээжийг нь шулам хэмээн шүүхэд өгсөн гэх мэдээ ирлээ. Тэр үед Германд шулмын ан эд өрнөж хэдэн мянган эмэгтэйг галдан шатааж байжээ. Дал шүргсэн ээжигээ өмгөөлөхөөр хойтон жил нь Германд очсон Кеплер 6 жил зүтгэн байж ээжигээ аварсан түүхтэй. Ээж нь 1621 онд суллагдсан ч нас дээр гарсан эмэгтэй хагас жилийн дараа өөд болжээ. Энэ зур Кеплерийн ахуй илэрхий дордсон ч судалгаагаа үргэлжлүүлсээр ертөнцийн ая зохирол, нарны аймаг, гараг эрхсийн тойрог зам, энэхүү тойрог зам гаргийн хөдөлгөөний хурдтай тодорхой зарчмаар холбогддгийг батлах сансрын хууль бий гэдэгт итгэсэндээ түүнээ тоон ухаанаар илэрхийлэх гэж хичээж байлаа. Тийхүү эрдмийн замд орсноосоо хойш 22 жилийн дараа 1618 оны 5 сарын 15-нд Кеплер энэ насныхаа эрхэм зорилгод хүрснээр дурсан үүний л төлөө Тихо Браге дээр очиж залуу насаа одод тэнгэрт зориулсан гэж хожимо өгүүлжээ. Гараг эрхсийн хурд нарнаас холдохын хэрээр тогтмол хэмжигдэхүүнээр буурдаг гэх 3 дахь хуулиа нээснээр Кеплер аль Пифагорын үеэс тайлах гэж оролдож байсан гараг эрхсийн хөдөлгөөний онцлогыг тайлж 1619 онд энэ амьдралынхаа магнум опус буюу хунгийн дуулал болсон ертөнцийн ая зохирлоо бичвэ. Анхны бүтээл шинэ од зүйн гараг эрхсийн хөдөлгөөний физик учир шалтгааныг тайлбарлаж байсан бол ертөнцийн ая зохирол нь ертөнцийн бүтээгчийн метафизик, гоо зүй, теологийн үзэл санааг ойлгох гэсэн зэмсэг байлаа. Кеплер газрын гадаргуугаас огторгүйн зүг улам бүр өөдөө хөтлөх тооны нарийн тооцоо бүхий 5 номтой ертөнцийн ая зохирлынхоо геометр хэмээх эхний 2 номд Бурхан гэвэл ерөөсөө геометрийн ухаан бөгөөд геометрийг судлан байж Бурханы бүтээлийг таньж мэднэ гэж өгүүлжээ. Хөгжим гэх 3 дахь номдоо энэ ертөнц буюу нарны аймаг, угтаа урт богино чавхтас өөр өнгөөр дуугардагтай ав адилхан бүтэцтэй гэж бичлээ. Ингээд 6-ын 4 дахь номдоо гараг эрхсийн байрлал, энэ дэлхийн цаг уур, хүний сэтгэл, хувь заяанд яаж нөлөөлдгийг эргцүүлж 5 дахь номдоо өмнөх бүхнээ нэгтгэн 3 дугаар хуулиа тайлбарлаж ертөнцийн ая зохирлыг таниулан бичихтэй альва гараг тойрог замаараа наранд ойртох тусмаа хурдан, холдох тусмаа удаан эргэдгийг хөгжмийн нот болгон буулгавал гараг бүр өөрийн гэсэн дууг дуулж байдаг гэж дүгнжээ. Жишээ нь хамгийн удаан хөдөлгөөнтэй асар том санчир бархасвад 2 баргил дуугаралттай, хурдан тун тогтворгүй ангараг гараг дайчин цоглог дуугаралттай бол энэ дэлхий ми, фа хоёрхан ноттой гунгийн дуу эгшиглүүлдэг гэжээ. Тэгээд ми, фан латин хэлний өлсгөлэн ядуурл гэх үгтэй адилхан дуудлагатай учраас манай дэлхий мөнхийн зовлонт тавилантай юм гэж дүгнсэн байна. Эрт цагийн итгэл үнэмшил, тэр цагийн нарийн тооцоог хослуулсан энэ ном шинжлэх ухааны шин шанг татжээ. Дараа нь Кеплер Тихо Брагегийн гэрээсэлсэн ёсоор од гарагсын Рудольфын од зүйн хүснэгтийг боловсруулав. Од зүйн хүснэгт гэдэг нь од зүйч далайчдад зориулсан альва гарагийн байршлыг өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн алиндж болов мадаггүй тогтоох тоон мэдээлэл бүхий маш чухал хүснэгт билээ. Брагегийн олон жилийн ажиглалт, сансрын шинэ 3 хуулийнхаа ачаар олон жилийн турш асар их тооцоолол хийснээр Кеплер ийм хүснэгт гаргажээ. Энэ зур дайн дажин уймэн самун үргэлжилсээр
Кеплер амьдралын хатуу хөтөөг туулсаар нэгдэд удаагүй логарифм буюу үржих үйлдэлийг энгийн нэмэх хасах үйлдэлээр орлуулах шинэ аргачлалыг ашиглан үе олон тоо мэдээлэлтэй хүснэгтээ өөрөө хэвлэлийн суур машин дүрж 1627 онд бэлэн болгожээ. Хуучин хүснэгт нь гаргийн байршлыг 5 хэм хүртэл алдаж тодорхойлдог байсан бол Рудольфийн шинэ хүснэгт булангийн 10 секундын тун баг зөрүүтэй тодорхойлдог байжээ. Энэ хүснэгтийн ачаар Францын од зүйч Пьер Гассензи 1631 онд анх буд гараг нарны урдуур зорчиж өнгөрөхийг урьдчилан тооцоолж боддоор ажиглажээ. Шашны мөргөлдөөнөөс болж Линцээс явсан Кеплер 1628 онд Фридландын жанжин Альберт фон Валенштейний Силез дэх ордонд амьдралын эрхэнд арга буюу зурхайчаар ажиллах болжээ. Амин зуулга залгуулахын тулд хүчрхэг жанжны мунхар сүсэгт тааруулан зурхай зурж эхэлсэн нь хяслантай. Гэхдээ угийн шинжлэх ухаанч Кеплер зурхай зурхтаа улс төрийн байдал болзошгүй бүх нөхцөлийг тооцоолж альва үйл явдал тэдэн хувийн магадлалтай гэж хэлж байсанд жанжин баахан дургуйлж байлаа. Ингээд Рудольф хааны ордонд Прагт ажиллаж байхдаа авч чадаагүй цалингаа нэхэмжилж авахаар 1630 оны 10 сард Рагенсбург хот руу 58 настайдаа алсын замд гарч 11 сарын 15-нд Грээсээ хол Рагенсбург хотын жижигхэн дэм буудалд нас баржээ. Улшныхын чулуун дээр түүний бичснээр өмнө нь одод тэнгэрийг хэмжиж байсан би өдгөө газарт хүмүүний сүдрийг хэмжмөй. Оюун сэтгэл минь одод тэнгэрт дүүлж одоо энд махан биемэл оршмоё гэж сийлжээ. Ая зохирлыг тэнгэрээс ирж адаг сүлд нь тооны ухаанаас олсон Кеплерийн энэ 3 хуульд үндэслээд Ньютон хожимо таталцлын хуулиа нээсэн байна. Кеплерийн хуулиуд гариг ирэхс тойрог замаараа яаж зорчдог вэ гэсэн асуултад хариулсан ч ямар учраас ингэж зорчдог вэ? Яагаад наран дойртохдоо хурдаа нэмж, нарнаас холдохдоо хурд нь буурч байна вэ гэсэн асуултад хариулж чадсангүй. Энэ асуултад 50 жилийн дараа Ньютон таталцлын хуулиараа хариулжээ.